Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн Говьсөнбөр аймагт. Монгол улсын эрхлэгчийн энэ хөдөлгөөнийг санаачлан бий болох үндсэн гол санаа бол бид алдаагаа засаж ухрах биш уучлах ёстой. Хүн соёлтой аж ахуйн салбарынхаа нийт ажиллагчид, малчид, тариаланчид, ногоочид та бүхэндээ ургацсан ариун ажлын өрнөн байхын ерөөлийг дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх гэжээ. Говьсөнбөр аймаг нь Дунд Говь, Дорн Говь, Төв аймаг, Хинтий гэсэн дөрвөн аймгийн хил дээр байрладаг газар зүйн онцлогтой бүс нутаг юм. Тус аймаг нь уламжлалт аргаар үйлдвэрлэсэн мах сүүний дотоодын хэрэгцээг 100%, төмөс хүнсний ногооны 24%, хүнсний гол нэрийн 9 төрлийн бүтээгдэхүүний 38.2%-ийг тус хангаж байна. Хүн эрүүл байхын тулд хүнсэнд эрүүл байх хэрэгтэй. Норн нутагтай нутагшуулъя гэсэн тийм л Чухал ач холбогдолтой гэж харж байна. Хүнээ сургаж бэлтгэх. дотоод үйлдвэрлэлээс 100% хангана гэдэг бол За 10 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.